3 дугаар бодлого. За хүүхдүүд Олимпиад оролцохоор 3 цуваа явсан. За Баянгор аймагт үлсээд Олимпиад болохоор 3 цуваа явсан гэж ойлгоё. За 1 дугаар цуваа, 2 дугаар цуваа, 3 дугаар цуваа. 1 дугаар цуваанд ерөнхийдөө 168 хүүхэд явсан. 2 дугаар цуваанд 273 хүүхэд явсан. 3 дугаар цуваанд 400 хүүхэд явсан. За автобус болгонд тэнцүү тооны хүүхэд суусан гэдэг хамгийн чухал өгөгдөл. Тийм бол хамгийн олондоо хамгийн цөөндөө хэдэн автобус явах вэ гэсэн. За тэгвэл энэнийг сараад ер нь нэг автобусанд аль болох олон хүүхэд суух тусмаа цөөхөн автобус хэрэглэнэ. Тэгэхээр энэ 3 зэрэг хуваагддаг жишээ нь хамгийн багтаа 3 байна. Мэдээж автобус болгонд 3 хүүхэд суувал энд 5 6 56 автобус хэрэглэнэ. Энд 91 автобус хэрэглэнэ. Энд 1 140 автобус хэрэглэнэ. За тэгтээ автобусанд аль болох олон хүүхэд учирсан. Энэ үед захаад зэрэг хуваагдахад 7 байна. Тэгэхээр 7 хуваачих юм бол энд 8 автобус. Энд одоо нэгсэндээ дахиад автобусанд 7 хүүхэд нэмээ ичлээ гэсэн үг. Тэгэхээр 3 хийлэгчээд араас нь дахиад 7 хүүхдийг нэмээ ижнэ гэсэн үг. 20. За тэгэхээр ер нь одоо энэ 3 зэрэг хуваагдахад ерөөсөй байхгүй учраас би ер нь автобус болгонд 21 хүүхэд суулгаад 21 хүүхэд суулгахад 168 хүүхдээс 8 автобус шаардлагатай. За энд 13 автобус шаардлагатай учраас энэ 3 доогоор нэмжүүл автобусны тоо 41 байна. Тэгэхээр хүүхдийг хамгийн олондоо 21-21-оор суулгаж чадна. Тэр үед 41 автобус хэрэглэнэ гэсэн үг. За 4-р бодлого. За самбарт 1-ээс 2024 хүртэл тоонууд дугаарлагддаг байсан. За нэг хүүхэд очиод 8 туугдаг тоонуудыг дугуулсан. Бас нэг хүүхэд очиод 7 туугдаг тоонуудыг дугуулсан. Тэгээд хэдэн тоо дугуйлагдаагүй үлдсэн бэ гэж байна. За тэгэхээр энэ тэр 2 дахь хүүхдийг нэхлээ сонирхъя. 7 туугдахгүй тоонуудыг дугуулж бол 7 туугддаг тоонуудыг нь үлдэнэ. Одоо чинь 1 хэдэр дугуулагдаад 7 туугддаг 7 гэдэг тоо үлдэнэ, 14 гэдэг тоо үлдэнэ. Ийм тоонууд нь үлдчихээн гэсэн үг дугуулагдахгүйгээр. За дөнгөд нь 7 туугддаг тоонууд үлдсэн учраас би 7 туугддаг хэдэн тоог дорн тооцоолно. 27 2025 би 7 туугаа бүхэл хэсгийг авчаад энэ нэгсэндээ 2025 хүртэл 7 хэдэн удаа багтах вэ гэдгийг тооцож байгаа юм л. Тэгэхээр 280. За тэр үлдэгдэл юу байсан байхгүй. Тэгэхээр 280-нд дугуулагдаад үлдсэн. За гэтэл амар 8 туугддаг тоонуудыг араас нь очиж дугуулсан. Тэгэхээр энэ 280-аас зарим нь хасагдана гэсэн үг. 7 ба 8 туугддаг тоонууд нэмээ дугуулагддаг чинь. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа хэрэг 2025-ыг одоо би 7 ба 8 туугддаг тоонууд ишрэхийг болохдоо би нэг хэд байх вэ гэхээр асуудал юм гэсэн үг. Тэгэхээр 7 ба 8 туугдахын тулд ер нь 56 туугддаг байвал тэр до 7 ба 8 туугддаг гэсэн үг. Нэгсэнд энэ хоёрыг хийх гэсэн үг. За би энийг 56 туугаач 2025-ыг. За энийг 56 бүхэл хэсгийг авчих юм бол 36 гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо дугуулагдаагүй тоонуудаас нэмээд 36-нд дугуулагчлаа гэсэн. Тэгвэл манай өөрөө 280-аас 36-ыг нэмээд дугуулагч учраас хасчих юм бол 253 маань хариу байна